За Абрагов нуглагч удуулын мөнх цул өмгөл хоолтонд орууллаа. Кастильог нуглагч голд хулангийн алзууруулаад оруулсан сөрөг довтлоонд Инхмаг нуглагч ялсан алтны гартай. Хоёраар Билисарио хоороор нуглаа. Йохандис Билисарио. За энэ өдрөд 32 дугаар оноо авсан нэг тоглолтод өсвөрлөд аваад болсайтай. Тэрэндээ бас 2-аар энэ довтлоо урд хаалт тутхан дээр бас тун нөлөөтэй тоглолтыг үзүүлж байгаа тоглогч нэг дээ. За Йохандис Билисарио даваад гүйцэтгэн. За хоёр тойргийн тоглолтод Хөөсгсөн юм стар суулж авсан байгаа. Эхний тойрогт 3 нэгээр 20 дахь тойрогт бол 5 ижин тоглолтоор тоглож хийсэн шүү. Хоёр баг. Кастильо хаалтны гартаа тоглосон. Хоёр тэг болгож өрчөлдөө. За Хөөсгсөн юм старс өдөртөг өснөг төгөлж байгаа хичин бүлэгтэй тоглож 5 ижин тоглолтод энэ тойрогт хожигдлээсэн бол уурхай чүглэлээ 3 нэгээр хийсэн. Нинтенот 3 нэгээр хожигдлээсэн. Энэ тойргийн 3 тоглолтын хоёрт нь хожигдлээж нэгт нь хожиж авсан байна. За 12 ажилтгаар өснөгт хоёр төрөвтэй яваа. Хүсэгний барай хадгалах тоглолтууд явж байна. Билисарио 2-аар нь болох нэгжтэй өсгсөн. Инхмагийн алтнаас хязгаарлалтын тим рүү өгчлөө. Довхон урлаа дараад нь 2 оноо авч эхний эцэн тоглолтоо 3-ыг болголоо Билисарио. За тэгээ Венесуэл тоглогч Венесуэлээс ирэхдээ өнгөрсөн өдрийн тоглолтууд дээр манайд маш олон тоглогч медаль барин шалгарсан. Энэ өдрөд Венесуэлээс 2 тоглогч ирээд Иван Фернандес Эсчокс ирээд тэмцээгээр буцсан. За өнгөрсөн өдрөд Түмиг Волс Венесуэл тоглогчтой нэгэн финалд хүч үзэж байлаа. За тоглолтыг 4-р эхлүүлсэн ижил алтай төгөргийн буян завсарлага авлаа. За клубүүдийн аваргын алдтай үндсэн дэдийг нэгдсэн нэм мөнгөнд алдгүй. Энэ өдрөд Легонрод дээр алдчихудаа. Ижил алтай төгөргийн буян өдрөлийн 4 ажилтай Хүснэтийн сүүл явна. За багийн дасчлагч Батуултын дэрэн жилүүн Куб босоод одоо мэрэгшсэн дасгаж удагш олон жил одоо бас эрчим клуб эрэгтэй эмэгтэй багтай ажиллаж байна. Испани хэлтэй өдөр дээр ирэхэд Кубаас тоглогчтой байдаг да. Орчуулах шаардлагагүйгээр тун сайн Легонортойгоо ойлголцсон. Араас ануу дээр 10 нутгаар орсонгүй. Ижил алтай төгөргийн буйн руу бөмбөг шилжлээ. Саруул гэрлийн давуулт. За дугаар дэмжүүлэлтэнд хоёр дээр холболт өндөрлөж өгсөн Кастильо хуураад орууллаа. Ануужин довтлоо өдөр 2 авт хийсэн. Гарын шүүр ороод өгтөө одоо Улаанхүүг Ануужин. За өнгөрсөн өдрийн плей-оффын шатанд, финалийн шатанд Улаанбаатар Феникс клубтэй медалийн үзэж байлаа. Ижил алтай төгөргийн буян. Билисарио за урагшаа гашгасан холболтон дээр хуураад оруулсан. Инхмаг нуглагч Саруул гэрлийн амгалал сайн болсон. Ануужин нуглагч холболтож хоёртооч хэрэгтэй. Шогон тоглосон. Хафтын нэг цагаар тохоор уцлаа Билисарио. За зэрнэр жамсна эзэнтэй Хөөсгсөн Старс 3 удирдал олон медальтай байгаа. 22 онд аварга авч 24 онд аварга хамгаалсан. Өнгөрсөн өдрөд хөрөлн медалийн боловч билүүлсэн бэрийн өндрөлд Бразил холбогчтой өндөр нөхцөнд холбогчийн эсрэг байран дээр Венесуэлээс Кубас тоглогчтойгоор удирдлын тоглолтуудаа хийж байна. Бразил 2 тоглогч бий. Нэгдүгээр горовчтой Ануу дээр ганцхан алтай явсан Саруул гэрлийн хамгаалт зураг дээр тун сайхан болж хамгаалтнаас олж ирсэн хүн багнаас Саруул гэрлийн хамгаалт манай хоёрт боллоо. Алдах зүйлүүд тоглолт л да. Монгол тоглогчдоо бас илүүч гоё ойлголцолтой тоглолт үзүүлэх болоо да ижил алтай төгөргийн буян 4-р дотор эхлүүлсэн Хятадхан ойртод ирж байна. Гамбатын хулан давтаг үсгсэн намын дотор мөнгөцөд хамгаалалт орто онох цаг. Амар өсгөлийг давуулалт за турны нүгтээ
тоглолцол эвгүй орлоо. Их хүсэл албад өглөө Белисарио цагнараа сулах явж байна. Сайн ч өндрөөс өргөсөглөө. За энэ өдрийн бас хамгийн өндөр бүрэлдэхүүнтэй өндөр гарааны бүрэлдэхүүнтэй баг бол Хөвсгөл Seven Stars. Бүрэлдэхүүний дийлэх нь өнгөрсөн өдрөлд дэг аврагын цом өргөсөн Мөнгө цайжийн Санчирмаа Батулдын Амрын Исгэлэн Хөрөсөнгийн инхвэлсэн гээд ерөн сүдийн өдрөл өнгөлчж байгаа шилдэг хаагч шилдэг хамгаалагчны гэлийг өчж байгаа тоглогчдор болтой лигийн плей-оффын дөрвөлтэй голомтой ариунтай бүрэлдэхүүн. За анууд дээр давтгал тарнаас гарсангүй 5-7 2-сон Инхмагийн давлуулт. Аваад ирлээ Норжумаа давталсан Кастидио 6 дараа хамгаалаад өөрөө 3 араас Анужийн давтгаа 2 алтны удаар оруулсан да. Кастидио нагахгүй нэ 6 дээр. Тонсаг 2 авгаад үзүүлсэн. Мөнгөцөд уурчвоо. Атас тонсагхан болтуулж урд унгалаа. Норжума дараад бууж байгаа юм байна. Халтан дээр. Белисарио яа хүслэсэг давтгаа яваад халтаас өчж байна. За багууд 3 дахь царгууд 4 дахь тоглолтод байж байгаа. Өнөөдрийн тоглолтоос гадна багуудад 3-3 тоглолт үзэж байна да. 1 сарын 11 хүртэл Асаринад хориг тоглолтууд маань үргэлжлэн явагдах болно. За 1 сарын 14-өөс плей-офф шатны тоглолтууд ихтэй хуваартай байна Стеференад. За бүгд унагчлаад алхам таарсангүй Норжумаа дээр. За хоёрын тоглолтын дараагаар өнөөдрийн онцлог тоглолтын нэг Төмиг Волвс Дархан Могосгуудын тоглолт явагдах болно. Эхний төрөгт Дархан Могос Төмиг Волвсыг хожиж ирсэн. Өнөөдөр 3 дахь төргийн тоглолтоо хийх болно. За өнөөдрийн тоглолтын хувьд Хоббис 3 тэгээр Интернет говь гэсэн тоглолт явагдлаа. Энэ тоглолтын өмнө Алтамар Сэлчин Натур багс 3 тэгээр хожиж өдрийн 13 дахь хожлоо авч байна. Сарууд гэрлийн давтгоо Аатны голын зай гаргалгаар боллоо. Сарууд гэрэл ард хамгаалалтын дээр маш сайн тоглолт үзүүлээд өргөж орж ирлээ сая. Табаг хамгаалт тоглогч Хоёгагийн Ану цаг холбогд төсөлтөөр болохоор орж ирсэн байна дөрөв дээр. Ану дээр хамгаалт нэр ойлгоцсонгүй. Эрдүсгийн Ану дээр Анаа гавда 18 болголоо. Тэгээ өнгөрсөн өдрийн Улаанбаатар Фениксийн бүрэлдэхүүний голдсон Хөвсгөл Seven Stars байна. Урхач мөнгө төрөх тоглож байгаа. Их хүслэн Санчирма Ану дээр Амар өсрө гэсэн дөрөв тоглож шинэ өдрөд Хөвсгөл Seven Stars-аас сагж Сарууд гэрэл болгоо идэ. Одоосын жирийн мастер Ганбаатны Сарууд гэрэл 19 тоглоо шилхэн одоосын жирийн мастер. Энэ оны Азийн тоглолтууд дээр бүгдэнд нь оролцсон оноо сая уусан тоглогчдын нэгдээ Сарууд гэрэл. Сарууд гэрлийн хамгаалт хоногчтой болсон араас Инхма Кастидиог нь оцгосон туудангийн тойшны явуулсангүй. Онооны цагаар оролт дээр тэнцүүлж явлаа гамтын болон метр 88 тоглогч болохыг оноглоо да. Хөвсгөл Seven Stars-ийн хувьд Жигонорын давуу талыг гаргаж нурууны өдрийн давуу талаа ашиглаж одоо бас тоглох юм тоглолт. За ижил талтай төгөргийн буян хоцсон жижигсэн жирийн плей-офф хашаад үзэхэрэг болсон учраас алт хэмгүй тоглолт. Сарууд гэрэл дээр линейны сага дараагийн мөнгө тоглогчээ. Их хүсэнгийн авалтай. Дотлаа. Хөвсгөл Seven Stars-ийн энэ бүрэлдэхүүнээс Мөнгө цайжийн Санчирмаа лиг 4 удаа авраг авчиж байгаа. Энэ өргөлөөс 2019 онд авраг авч байсан бол Хөвсгөл Seven Stars-тайгаа 22 23 сарын 4-нд аврагын цом өргөж өнгөрсөн өдрөд Улаанбаатар Феникстэй авраг авсан. Эмэгтэй тоглогчдоос ирэхэд энэ өдрийн хамгийн онцлог тоглогч 4 удаа финалдаж 4 удаа авраг авсан гэж Санчирмаа байгаад байна да. Тэрдээ сүүлийн 3 өдрөд дараалан
Дээдийг шилдэг хамгаалсан нөхдөд байгаа хамгаалагч. За Кастильогийн толгойг гаргадаг үдэ. Өмнөх толгойн дээр хулан хаасан минутаа шугмын хаалт. Онголаа. Ижил Алтай төгрөгийн буян оноо нийлүү авсан. Мөнх цуудын давуулалт орсонгүй. За Мики Осака, Кики Ватанабе Баширон гэсэн одоо Франц тоглогчтойгоор хологчийн байр дээр бас Кандич хэрэг гэж Японгчтойгоор ордог төрөг тоглолтыг явуулсан. Дахин готноо стигэн руу тоглолтод оролцсон. Оргис үдийн тоглолтууд дээр оролцох гинэ. Яа, хоёр өндөр хаалтаа гэдэг. Хаалтгуудаас харуул гэрэг. 13-2 гол давуулт дээр авчлаа. Белисарио дөрөв тоглоомыг явуулахгүй нэ. Тогтмол хоёрын алдтай байна. Сайн чүлэж өсөрж байна. Инхвагийн хаалтны гартай хойш явсан. Хамгаалалтын сүмдэр хулангийн хууралт. Яасивгүй орж иж гоорлоо. Гар дагуулад явлаа. Намын дотгооныг гарч явах хэрэгтэй. Намын дотгоо явсаа. Амар үсэлтийн намын дотгоо нөтгөө. За дөрөв дотгоонууд дээр хаалтуу тунгой мэдэрч хүлээж өсөрж байна. Амар үсэлтийн гар намын дотгоо сонгож анагаа тэнцэж авлаа да. За тэрэн дээр амарсан эзэнтэй Хөвсгөл Сэйв Старс Хөвсгөл эрчим нэрээр эрчим клубын амжилтыг одоо өргөжлүүлж дараалал 2 удаа авраг авсан бүс өдрөд уурхаачин клубын хөрөлтөнд даалгаврыг тоглолтод жижигсэн бол энэ өдрөл бас плей-оффын шат үзэх бүрэн боломжтой хажлуудыг авсан байгаа. За тэгээд тойрог тоглолтууд төр Метронтгой хилчин тийж өгөлөө хөтөл хажигдлээ. Хөвсгөл Сэйв Старс хобби сураад игсэн шүү. Хоёрдугаар төргийн сүлийн тоглолтууд дээр төсөлийг. За тоглолтын их дөрөвдөөр дотор гэж ирснийг тооцвол тун гоё тэнцвэрийн тоглолт өрнөж байна. Амар өсгөлн авалт үүсгэнэ. Амар өсгөлн дараалан 3-ыг дараалал плей-офф үзэхэндээ Ижил Алтай төгрөгийн буянгаас анх их төрсөн. Хөрдөн талбарыг зуурал тоглож байлаа. Тэний угаатай. За өнгөрсөн өдрүүд лигийн мөнгө өмдөл лиг авраг авсан Улаанбаатар Феникстэй. За Норжимаг ард талхалтыг явуулах ураагүй бол тоо байна. Нам нэмж болт хэрэгтэй байна. Инхэм агаар болтгоо юмнаа. Довтлоо суларч орсон намын довтлоо инхсэнгийн довтлоо. Аноны зэрэг үсгээ. 16-14 болсон 2 ононы зэрэг. За энэ үргэлжлүүлж одоо Хобби Кап клубын аврагад аврагавж ирсэн. Улирал албаны клубын аврагад Өрөнгө аймагт Далт өрнөж явж аврагын цомог гэсэн клубын тэмцээний маш олон амжилттай клуб. Белисариогийн хаалтын гарч ирсэн анууд. Бүртгэн нороодаг бүртгэн байгаа учраас хаалтны гартад тоглохоор гойрдод нэлээд явуулна. 10-16 голсон Эдэр мөнхийн Инхма давуултаа гүйцэтгэх болно. Алдаагүй нэг тоглолт байна Ижил Алтай. Төгрөгийн буянгийн тоглолт. Хатыг гартай саруул гэрэл 6-аар хамгаалсан. За ануу 4-ийг олбот өгөөд. Сулхан тоглох байна. Ануу дээр арын дээр үзэлтэй. Өнгөрсөн өдрийн плей-оффын шат хагшээ цуврал дээр таарч үзээ 2 байна. Ижил Алтай төгрөгийн буян ойж аврагт өрсөлдсөн бол хагшээ цувралын 2 дахь тоглолтын дээр Улаанбаатар Феникс уурхаач мөлөвтэй таарч тоглож ил тоглолт хийж байлаа. Ануугийн хамгаалалт. Ануу дээр дотгоо Хоёр өмнөдөгч мөнгөсөл хаалтар уцаасаа шугмын алт. Гой тавигдлаа. Алт хамгаалтай. Белисарио. Арын дотны нөлөөтэй үсгсээр 18-16 болгоо өрчөж байна.
Игор гарчлаа Родерсын дээр Велисарио Кассидио дотоогүйсгэж холдоо. За 3 онооны тэргүүлийг авсан. За хамтын дундуу юу гэдэг ойрхосон доо. Оноогоор холдлоо доо. За шууд хэмжүүлэлт ерөнхий эдгчээр Диди шээжж байна. Диди ширгэлэгчид супер багцаа сунгаад PSC-ний бүх сувгаа үзэрээ сувга багцаа сунгах хүрдээ 10 сая өртгөний дүнд ухтаан хүслээлээрээ. За рухыг өстөд олгч юм бухаш ярьсан. Давуултаар 2016 онд ирчихлээ. За тоглолтод Велисарио 6 оноотой тоглож байна. Ижил хата төгрөгийн бүлгүүдээс багаалагч Саруул гэрэл 4 оноотой тоглож байна. Эдисхийн ануудаар давуултаар холдууллаа. Дараагийн тоглолт дутлаа. За 90 талын тоглолтсаа харагддаг да ануудаарээс Улаанбаатар клубтэй лигийн мөнгө медаль хүртэж Улаанбаатар Феникстэй лигийн авраг авсан. Лигийн алт мөнгө медаль бий. Норжумагийн давуулт. $17-20. 21-17. Кастилиа өндөрөөс ирж хурлаа. Саруул гэрдийн дотоо Алтны гар байхгүй байна. Ротгол мангад нунж байна. За багийн тасгуулагч Алтны гарын дээр нэхлэхэр боллоо. Челленжийг авлаа. Багийн нуулагч Линиарис Барацид болон нуулагч. За өмнөх хөлрөлүүд дээр хөвсгөл ирчим хөвсгөл Сенстарс 5 өдрийн хос 2 3 өдрөл одоо бас лигийн медаль хүргэсэн. Энэ жил Барацидаас солигчтойгоор хөдөлгийг үргэлжлүүлж байна. Хоёр багийн бүрэлдэхүүний цөм ижил алтай төгрөгийн буян бол Тинего клуб харахад Тинего клубээс маш олон тоглогч орж ирсэн. Эрдэнэ Саруул гэрэл Норжума багийн тоглогч мөрсөл гэдэг тоглолтод тоглогч Тинего клуб баг тарахад ижил алтай төгрөгийн буян орсон. Хөвсгөл Seven Stars босоод өнгөрсөн өдрийн Улаанбаатар Феникс одоо энэ өдрөлд байхгүй. Фениксийн олон тоглогч бий. За 2019 оны лигийн хүрээлэн медаль 2019 оны лигийн шилдэг давуулагч Пүрвсрэнгийн Илбэг Заяа давуулагч хамгаалагчийн байр дээр орж давуултаг үүсгэсэн. Линиарис хойш хатгалаа. Гартаа тоглолт хэрэгтэй байна. Гараад цуцсан да. Гоё мэдэрдэг юм да. Линиарис 23-17. Нэр яг Саруул гэрэл гарлуу мших байсан ингээд гоё мэдрээд гараад татж байна захиалт. Яа дараагийн бүгээ гарт тангаргалаа да Саруул гэрэл. 18-23 болгоод байрлалаа. За гуултан дээр бас Дүшийн булган Тэмэр гэж одоо багшийн сүрэн дэвсэн тоглогч. За гуултан гавь тасгалж жүгдэр өрнөж мөшиг бэлтгэдээс 2019 оны Супер 8 давраг аваад эдгэрчүүдэд хүрээлэн медалийн болол биелүүлж ирсэн. 2020 онд Саруул гэрлийн үе. Хаалтнаас чиг өрчөд орж ирсэн. Сажирмаг авгаад сайн болсон. За дөрвөөгөө болж байгаа холболт ороод эхний чинь тоглолтын төгсгөлөө шиж явах юм да. За Личисэ Линиарис давуултаар төгсгөл хийх боломжтой дан дээр арын байр дээр ирсэн. Яа олон дээр хаалтанажтай Батболд ямар эсвэл хаалтыг амжилттай өрснөөр ихний үедээ төгсөлийг хийж байна. 25-18 харьцуулгаар Хөвсгөл Seven Stars. Ихний үедээ хайждаг авлаа.
Белисеригийн хаалт гэж юм тэгэхээр хаалт байна. Сүдийн хаалт. За давхын дээр ид үзүүл. 2 дугаар хамгаалагч энэ өдрөд байсангүй. Хайдуун дээр хоорлаа. Одуудын мөнх цол хоораад давалтан дээр очлоо. За баг одоодч мөнх цолын анхны үегш Багнуур дөрвөөс гараа эхэлсэн олон улсын жирийн мастер Инх Магна гэж багш бий. Буурхачин клубээс иргэн нисэх хэргийн газар боёдох клубээс олон жил хэмжлээс авах болсон. Сүүлд Нэгстас клубээс бүхэлдээ ихний адам давраг аваад Австрал зорсон доо. Ард Аналжийн хамгаалтны гарч ирсэн. Кастидио 2 хэлцэн тоглолтоо оноогоо хөтлөлөө. За дархан могус төмөг боловсон тоглолт сонирхолтой тоглолт байх болоо да. Төмөг боловс өдрийг үснэгтийг 15 ажилтайгаар тэргүүлж яваад дархан могус 9 ажилтай яваа. Дархан утнаа 5 хэлцэн тоглолтны энержиг өтсөн. Хаалтаа саргалаа Инхма. Мис хаалтны гарлуу шугмын хаалтны гартаа тоглохгүй бол ер нь оноо салах гэдэг нэг бэх хаалт бодлоо. Хаалт өндөр баг эсрэг. Галдаг тунгой тоглолт байна. Шугам тоглолоо. Белисарио. Өнгөрс өдрөл Төв мигт Квинтери гэж одоо солгоо олгогч эсрэг тоглогч. Венесуэлээс өрсөлдөж лигийн мөнгөнд оргицсан. За энэ жил SG Ox Иван Фернандес гэж тоглож авчираад бас яг л гоё гарны дээр гимтэл аваад уцлаа да. Венесуэлээс ирэхэд сүүлийн 2-3 өдрөл 3 ч тоглож ирвүүдээ. Ануудаар Саруулын хамгаалалтын нуустай болсон Инх Магаар хууралт орно. Ануударын дотгоо хаалаа. Хүсэнгийн алт. Дараагийн үгээр Ануудыг алт судруулж авсан алтнаас орчихжээ. Орлогч юм байна да амуурайс байна. Хаалтгүй явж байгаа шүү дээ. Ануудыг алтнаас орж байгаа мөнгөд шууд товтгоо үзсэн. Торон дүрээд алдаа олчлоо. Торны иргэнээс гараад татаж чадсангүй сая. Намнус байхгүй. Арас Кастидио. За Ислен Кастидио өнгөрсөн өдрөд Хоббис клубээс манай нэгэн шигшээ 6 дөрөв жижигсэн ураг шинжил хөвсөөсөө энэ старс ирлээ. Арлин Кечевэрэ гэж одоо Ислен өдөө сууртай байрнаас мундаг өсөлтөд тоглож 2 өдрөд одоо 22 23 бас 24 онд аврагын автомдад хүргэж байлаа. Америкаас одоо ягчин байрлал тоглогчтой тоглож байлаа. Хөвсөөсөө энэ старс. За багийн hodын агч Адис Сэрвингийн хүслэн автаг үсэж байгаа. Алтны гартай юм байна. Амар өсөлт авлаа. Инх Магна тохоо Хаалтар судраад ануу дээр өндөр олболт гаргаад ирлээ. Урд усын хамгаалалт оромжтой болсон 4 дээр олболт. Норжимо дээр нэг хаалт хэрэгтэй байна. Норжимог хаалт хэрэгтэй байна. Судруудаад болчихлоо да. Ирийн нөхөний судруудаад болчихлоо. Таттай чор гүндэг юм аа. Ананерса 4-4. Инхма. За сулмаг дээр ямар тоглолоо явуулахгүй. Норжимог нөхөө явсан. Кастид ямгаасаа. Толгой мэдэрсэнгүй дээ. Амар өсөлгөний таталт гараа ивчлаа.
Алдаагүй нэг тоглолт шүү ижил алтай төргөн буйнгийн тоглолт. Хоёрын алтны 9. Велисарио хаваад онжээ. Тэсэрэлтвэда. Энэ өдөрт 32 он авсан нэг тоглолт Велисарио. Нинжудор 31 оноо, Велисарио нэг тоглолт 32 оноо. За нэргүй дахин айдан тоглолтын хугацаанд урагш өнгөлөг эсрэг 37 оноо байсан бол өчигдөр 43 оноо авсан тоглолт үзүүлээ. Анужин хатны тоглолтсаа Өдрөм гонвчтай хацаатай цаан амуудаар хэцүүтэй. Ануудаар энэ үеэр довтгонд маш сайн тоглож байгаа. Ер нь довтгонд гараад тоглож байгаа. Ихэнх плей-офф шатруу болоос нурган өндөрдөж цэцэг зэрэг мастер болдог. За мөн Мариана Кафавиле гэж одоо метр 80 товтой ус өндөр бараг зэлээд гэж бүртгэндээ нэгтгэсэн Хөөсгө Seven Stars. Арас Велисарио тарны хөвтөд сулгаж орж ирсэн сөрөг ухаан гараас Анужин довтгоо явсан моднор эргүүлсэн. Аалтныгаар байх юм бол удаа Велисарио гараад татсан юм байна. Хамгаалтын гарууд байхгүй. Агуулга сүрсэн инфлэнгийн хаалтан дээр үзсэндээ дижиталтай төгрөгийн буян челленжийг авлаа. За үндсэндээ дэг тэмцээний шууд хэмжүүлэлт ерөнхий эвэнтгчээр таны санхүүг ирээдэг зогсоохгүй Sona фажиж байна. Хариуцлагатай уулуурхай оюутлогын компани шууд хэмжүүлэлт ерөнхий эвэнтгчээр ажиллаж байна. За челленж амжилтгүй саалтнаар нь солоор юм аа. Саруул гэрэл. Сөрөг ухаан Касидио. Талбай гадна зөвлөө. За дараагийн бүр гартай байх нэг магадaltaй юм бүгдөө. Ахгүй нэ. За Кастидио дараас 2 дугаар талбай гадна унгасан. 2 дугаар талбайгаа онсонгүй. За багов мөрөш Анужингийн мөхцөлийн давуу. Онооны хэрэглийг үсгэж байна. Кастидио дараас 2 дугаар алдсан бол мөхцөлийн давуу. Оноо 10 доо болгож холдууллаа. Завлид албаны төлөвлөгөөний даруй 2025 оны тэмцээнүүдээс ер нь клубын аврагчлал болох тэмцээн 2025 онд өсөн болсонгүй. За орон нутгуудад Баян онгоцны зохиомжоор үлдсэн Өрөн гамигт нэг удаа клубын аврагчлал болох тэмцээн болсон. Өнгөрсөн онд Hobby Cup клубын авраг тэмцээн явууллаа шүү. Шинэ үеэрл дуусаад ер нь одоо 3 сард Hobby Cup клубын авраг шалруулах тэмцээн явагдахаар хуваар ирсэн байсан. За Велисарио 10 оноо. Саруул гэрэл 5 оноотой тоглож байгаа юм байна. Хоёрыг онооны дээр мөнхсөлийн давуулт араас 2 давуулт оноо авлаа. Баслын өмнө давуултаас 2 оноо авлаа. За Ануудыг аваад Элбэг яг арын бүсэлцэл цагаар орж ирсэн. Төлөвлөгөөс өндөр тоон дээр яг давуу шамлагсан бэлд орж ирсэн удаа 1-4 бүл авалт хамгаалалтын дээр бол одоо Элбэг заяа. Батчаргалын Чимбатгшийн одоо өдөрлөгөн дээр тэний огоогоос 2019 онд хүрэл авч байлаа. Сүдэ хоёроо алт хөрөлтэй үсгэж чимээсэ. Элбэг заяа. Велисарио Инхмагийн нутгаа
Сарууд гэрлийн давтаа ойцсон. Ног дөрвөлөх таталтай байна. Гоён сүлэт харлаа. Кастидио дараагийн мөнгөнийг ард Анужийн амгалт орсон Инкмагийн хууралт. Яа нэг хат хэрэгтэй байна да Сарууд гэрэл хайтанда. Атсан. Хатуурах нэртайсан. Яг хацраа тавигдчихё да Сарууд гэрлийн хат. Соожгаад хацарч байна дотооны мөнгнөөс. Намд утгаа явда. Цэхэн байдлаас холбогдож байна. Бигсари. Гиньянис. Яаруу нэг даваад үүссэн дөрөв өндөр Калбархаа хоёр тулж байна. Тасаргаас ирж байгаа зэрэг дараад нь гол оноо. Авч байгаа хоёр тус. Оноо 10-11. Гиньярисын давуулт. Инкмагийн товтлоо. Заавна. Хонгой тогтоож энэ ганц хэрэг болбол. Бэлисарио ганц алдтай явлаа. Тайдууч ууланд хүслэн тогтоон санхаар болохоор өгч яна насч өгч. Эхний дээр бол хулан норжим хоёроор очихсан. Хавч хаалт. Хоцроод байна 11-11 дээр 4 онон зэрэг айлгаж оноог тэнцүүлж авлаа. Сарууд гэрлийн товтлоо. Сарууд гэрэл амар салахгүй нэ. Линьянаас хамгаалт. Аюултай юм да. Инкмагийн топс. Кастиди хамгаалсан. Санчирмагаар судан бүг. Яа урдан метр явсан. Яа. Хостик хэрэг юм байна да. Ясарга сарга гэрэл оноогоо ирж. Дараад нь 4 оноо дод ирсэн оноогоо авлаа. Хагсын товтлоо. 12. За энэ өдрөд Кубас 4 тоглогч ирсний 3 нэрхтээ тоглогчоо. Хөсгөс Старсын Ислэн Кастидио 2 өдрөөр банаа тоглож байгаа. Энэ өдрийн Куб ганц нэрхтээ тоглогч. За дахин Монголсын эрэгтэй багт 2 Куб тоглогч байна. Атубакс нэг Куб тоглогч авчираад тогтсон. Үстэнгийн хууралт. Бэлисарио. Татваргаа төстэй шиг явуулж байна Бэлисарио. Арондудароид. Татваргоосоо. Бэлисарио хатнаар туурда. Хятаднаар туураад унглаа. За 3 онооны хэрэглэлт оноо өөрчлөгдөж байна. Авсалгой хөрөлт явж нарийн хөрөлт байна. Бэлисарио.
За одоосын жирийн мастер Инжингийн хангаа дасгаж өгч өөрөө одоо суухач өгдөг иргэн нисхийн ерхий газрын мөд хөвгүүдээс содуудад лигийн аврал цогцол гэж хэлсэн тоглогчдын нэг. Эмэгтэй баг дасгалж өгч 2021 он хоо бейсбол лигийн мөнгө медаль хүргэж байлаа. Сүүлийн 2 өдрөл ижил алхад төгрөгийн буянгууд өвтэй ажиллаж байна. Шогон давсан эдгэрийн химийн хма Монгол юмсаг шогон давсан тохоныг үзүүлээ. Хүслэнгийн авлалт. За ямар өсгөнгөө хүндээ сарууд гэрээр хамгаалсан. Норжимаг аат хэрэгтэй байна. Содруулаа. 3-аас сарууд гэрлээ тусгай явсан. Яруу нэг төгсөг хэсэг замаар авсан сарууд гэрэл. Амар өсгөнгөө аатны гарын жуулсан. За элбэг заягаар тусгай явна. Ихмаг нутгаа. Намын нутгаа явдаа. Хон хүндээ талаас намын нутгаа гаргаж ирээд байгаа. Энэ удаа талбайгаа онсонгүй. Линиараас явуулбал. Тэгээ Барси төлөвлөгчид одоо солид спортыг дэдшин Конгой тоглож байгаасаа тэнийг гэлтэй. Багийн спорт гоё л доо Бразил. Солид спортод ирнэ одоо үндэсний спорт болж хөгжсөн орнууд нэг Бразил. Бразилаас манай сүүлийн 2 өдрөл тоглож олонтой байгаа. Төмнийг бол өст Луис Приото гэж тоглож шинэ дээрээ дуурч байгаа хэлж байна. Өнгөрсөн өдрөл төмнийг бол бас Бразилаас Ивандро гэж доос Тайландыг Азийн олон орны лигээс тоглож авчирч байлаа. Энэ өдрөлд Хүсгэн Stars Бразилаас хоёр тоглогчтойгоор тоглож байна. Хашгин өврөөгөө өгөөд Бразилаас ч жишээгүүр авчирсан. За эмэгтэй богдын хүснэгт хилчид ижи 15 ажилтай. Өдөртийн хүснэгтийг тэргүүлж байгаа. Хүсгэн Stars 12 ажилтай, Hobbies 11 ажилтай ба. За тэгээ плей-офф шат руу Монтенегро хашгин өврөн өгөөд өгөх байна. Монтенегроос ажилтай хүснэгт 4 тэрэмтэй байгаа бол хашгин өврөнга 8 ажилтай. Хүснэгтийн 5 тэрэмтэй явж байна. Тэгээ уухач өгөөд дахин могоос өгөөд 6 ажилтай. Энэ төргийн сүүлийн тоглолтууд дээр оноогоо хажлаа бүтэн авсан идэж ирэхдээ плей-оффын шат тэгээ хавцсан. За дөрөвдөр ирсэн пассыг хоёр дөрөвөөр дотгоо явууллаа да. Линиарис. Ахсын дотгоо Норжимог нут хамгаалтанд орсон. Сөрөг тухайн Билисарио тухайн явна. Шугам дагууллаа. Талбайгаа онсонгүй. За ножаач. Билисарио дээр хатаа. Мэдрэний төлөвлөх шиг хатаа ханожин. 16-18 болгож ойртууллаа. 2 оноо тэргүүл авлаа. Ижлаатай төгрөгийн боён Инхмагийн давдууд. Их хүснгээ батайсан. Тэгээ албаны дунд цагаар болж байна. Хатуу дунд оруулаа. За Мариана Каповила цэцгэрж ирж байна. Бас өндөр тоглогч үлээ. За Португалийн лигт мөнгөтэй Швейцар, Испани, Перу, Израилийн лигүүдэд тоглосон. Өмнөд Америкийн 18 насны тэмцээнд авраг авч байсан 2006 оны дэлхийн гран прид өрсөлдөж байсан тоглогч үлээ. 2004 оны Өмнөд Америкийн U18 2006 оны дэлхийн гран при. Улсын эдийн албаны эмэгтэй богдын хамгийн том тэмцээнүүдийн нэг дэлхийн гран при. Дэлхийн аврагч дөрвөн тэмцээн Олимпийн наадмын дараагаар
жил бүрийн одоо том хөлийг нэг дэлхийн Гран При гэж зохион байгуулагдж байсан. Эрэгтэйчүүдээс дэлхийн лиг гэж зохион байгуулагдж байсан бол 2018 оноос хойш тэмцээн нэрээ форматаа өөрчилж өдөрийн Nations League болж өөрчилсөн байна. Дэлхийн Гран При гэж зохиолж байна. За Норжим боловтоод онооны цаг 19-18 болгож өрчилсөн ганцхан өндөрлөлт тоглолт. Өмнөх хэлчинд бол 25-18-аар өндөрсөн байгаа энэ үедэр ижил хатад өргөний буян оноонд хэрэглээд яваад байна да. Сайн давж байгаа тоглолтоо Мариана Мөксөгийн хоолт явсан хамгаалалт оновчтой. Дараагийн нутгаас харуулдаг дээр явах. Хар сэргүүлдээ хаалтны тосор заацаа. 2018 болоо. 2018 дээр засварлага явлаа. За 12 ижлийн ихэнх нь 1 удаа 2 дахь төрөгөөр авсан. Хүсвэсээ Stars ихэнх төрөг 6 хожид, 2 дахь төрөг 5 хожидтай. Энэ төрөгт нэг үдсэн 12 ижтэй яваа байна. За үндсэн дийлэг тэмцээний 11 удаагийн авраг багаалагч оруулсан Нэр Масраган болдын цэцэг жаргалд дараагаар нь Санчирма 4 удаа авраг авсан тоглогч ундаа бүртгэнд. За 2 сетсаа игээд Мариана Капавида орсон холбогчоор Эрдэнэ хатрын даваа хөө олж байгаа. Илбэзэя. За аврагны тоглолтыг нээсээ хийсэн дээ. Хөлсрэнгийн Илбэзэя ойртууллаа. Хада Инкстага тэнцвэрлээ. За бүгд ураг шашаагаар хамгаалж штэ. Хаалдан хэлсэн багарын зэн дээр номж байна. Ноноо найцаа өрөөр үндсэн байр дээр ирсэн байна. Илбэг заяа. Норжумаг нутгаа явсан. Гарсангүй. Ислэн Кастильо атыг онцлоо. За тутамгаар хэллээд араас нь 2 хаалтаа авч оноо ярьсан 21-өр болсон. Сарвал гэрэл хатгаад орууллаа. Их хүсэнгийн амн утгаа. Эцэгтэй. За сая довхоны гоё боломжин дээр холбот тулсны дэнд дутуу торгоогоо шатсан холбот ирэх юм да. Хатгаж оруулаад хамгаалаа сүлжүүлэх орж ирж байна. Сарвал гэрэл довхоо. Давхог хамгаалалт оромжтой болсон. Кастильо довтолсон 2 атас тулсан. 23 хориод ирчихлээ. За өндөр тал дээр 3 онооны зэрэг үүсгэсэндээ. Change is of the window. Табагийн өсөлтөс одоос нэр мастер хангаа. Чэнжиг засвар болгон ашиглах боллоо. 2 засвар болгоо явцсан болоо да. За хоёрын тоглолтын дараагаар 19:30 минутаас Төмөн бол бас дархан могос хөлөөгөө тоглолт хийх байртай байна. За давд шугам дээр ирсэн. Гүмгэн дээр алдаа байсангүй. Өсөж ухтаа шугам дээр босыг харагдлаа. 23-20.
За давуу талаар мөнгөөр олгосч байгаа юм байна шүү. Давуу тал шүглээ сонссонгүй дээ заяа. Шүгч шүгэл уурсан дараагаар 8 секундэд давуулсангүй давуу талаагаар оноо алдчихлаа. 21-23 Норжумагийн давуулалт. Кастильо дотор хожид дээр иргсэн. Хоёр дахь жил хожид дээр аваад дээ. 24-21 Ойлж авдаа дөрвөр уурсан. Мөхтөдөө ууралт Кастильо гэдэг өндөр тоглогчийн давуу тал юм шүү дээ. Ганц том болоход бүгдээ татлаа ч тий. Яа, сарав гэрдэн нөхөө сайн. Арт энтри аваад тий. Хоёр өндөр бодож авчихсан. Харин 3-4. За энэ үдээр ч хоёр дараалсан давуу тал олгосон юм да мөхтөдийн давуу тал. Кастильо дотор харт юм шиг гэж байна. 22-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 
ирж байна. Намын утгаа доноогоо амар эсэлэн. Намын утганы хөдөлгөөр дээр ирнэ. Ямар ч пас ирсэн ард урд нам. Шигсэн пасн дээр ч ирнэ болоо. Хонгой дотор золбоо давтахнуудаа явуулж байна Линиарис. Хатны гатад авсалдаа сарууд гэр доноогоо хөвтгсөн. Намын дотгоо аваад хаалаа дотгоо автаар хоноо да. Энэ ч тогтой хоёр нэг хөлөг навлаа да. Амар эсгэлэн. Кастидиг навдол. Аножиг дотгоо явда. Энтэд дөр оруулж олсонгүй. Тэгсэн болболтой байна. Мөгөнцчээ урд хуурлаа. За 1995 оноос эхлэлтэй дээд лигийн нэмзэнд эрэгтэй богудаас харах клуб 5 удаа аваргын амжилтаар эрэгтэй богудын медаль өсөлтийг хэрэглэдэг юм байна. 2002-3-4 оноод дараагийн 3 удаа аварга авч 2007-2009 оноод бас аваргын зам авсан байна харах клуб. За дараагаар нь уурхачин клубын 3 удаагийн алт 2003-2001 оны дараалсан алтууд 2005 оны аваргын цом. Дараагаар нь Иргэн засгийн ерхий газрын буянтгой клуб 2008 2010-11 оноод дараалан аваргын цом үргэж дээдлэгт 3 удаа аварга авсан байна. Дараагаар нь 2 удаагийн алттай багууд Улаанбаатар төмөр зам Ган зам баг 1996-аас 97-аас 98 оны өдрөөр дараалан аваргын цом үргэж ирсэн байдаг бол Мегастарс клуб 2019 23-24 он 24-25 оны өдрөөр аварга авсан амжилтаар дараагийн зогсож байгаа байна. Натур Бакс клуб байна 2021 болон 23-аас 24 онд аварга авсан амжилтууд бий. За нэг удаагийн алттай баг эрэгтэй богудаас Баягур Караундгийн клуб байна 2022 онд. Алдар нийгэмлэг ус 2006 онд аварга авсан байдаг. Оноо 5-4. За Белисер дээр Анужин 2-3 дахь тоглолтууд дээр хаалаа да. Инфэсингээ тунагсан 4-7 тоглолт хаалтаас гарсангүй.
За бүрсүн гүйсэн Монгол Улсын эмэгтэй өвгийн шигшээ өвгийн багийн ахлагч. За энэ онд бол Азийн олон сайхан тэмцээнүүд оролцохоор байсан да. Нийслэлтэй Азийн оролцоор болсон гэдэг бол олон тэмцээнүүдээ. Давуултаар 7 төр болголоо Белисарио. За өнөөдрийн тоглолтод Белисарио довтлооны давуултын үзүүлэлтээр бас оноогоор дийсэн сайн явуулж байна. Нийт 15 оноо авсан тоглож байгаа. Кастильо 9 оноо тоглож байгаа юм байна. Амар хэсгийн инкүслээ 7 оноо авсан. За ижил хатны төгрөгийн буянгаас Сарууд гэрэл 10 оноо авсан тоглож байна. Илүүзээ. Линьярис. Наржмагаас өдрөөсөн мөнгөн дээр хамгаалт байсангүй. Багийн хөдөлгөгч Личисиа Линьярис тогтоод байгаа. Холбогчид 1990 онд төрсэн метр 75 таа боловч Линьярис Илүүзээгийн надад өндөр авсан мөнгөн дээр тоглохыг хүсэлээр оноог авчиж байна. За Илүүзээгийн надад тоглох болгосон. Кастильо шугам эргүүлж байгаа дотгоо далаагаад нансаа. Ганцын алтны сэрэг шугамруу зөхөх юм да. За гол Ажисрүнгийн хүслэн хаалдаг оновчтой өрсөө. Энэ үедэр Анужингийн алт, хүслэнгийн алтууд амжилттай болсон. 7-8 Сарууд гэрлийн хууралт. Толгой авахгүй дөрөвдөр хуурлаа талаагаад унтсаа. За маргааш Нямгаар ирэх 3 тоглолттой өдөр байна. 14:30 минутаас SG Ox Energy гүлэмд тоглолт сонирхолтой тоглолт тавтанд. Өөрөөр Дархан Могос Хилчин Тийч гүлэмтэй, Megastars Mintonot гүлэмтэй тоглолт маргааш явагдана. Амралтын өдрүүдээр та хүмүүс асаарны дээр тоглолтыг сонирхороо. За дөрөв нутгаа Кастильо асал гоё суулгаж гарч ирлээ ганцхан алтаа гарч ирээд өмнө тутгаа шугамны эргүүлээд алдаж байсан бол энэ дотгоогоор оноог авсан. Сарууд гэрлийн дотгоо оногцсан. Мөрөн дээрээс нь явцсан. Инкүсэнгийн хамгаалтан дээрээс гарчлаа. Баруун ярьцаа 9-9 болоод тэнцсэн. Давтан дээр мөнх зул. Кастильо Хүслэнгийн хатнаас хаш явцсан ирэхээр бүгд байна. Гэнэдрэл эмэгтэй тоглолтын дээр талбай дээр 3 гадны тоглогч харахыг зөвшөөрсөн. Бас урах чадвар өндөр олон сайхан тоглогч нар ирж байна. Холбогч дээр Хилчин Тийжигийн Шизуку Хүссэн Старсын Линьярис гэдэг энэ холбогч нар Тонгой югада ямар амир утаарч илүүзээ дотоод Линьярис татаад оруулсан Сарууд гэрлийн довтлогоо Линьярис хамгаалал. Ямар гоё хамгаалт дээр сууж байна. Кастильо оноо хэрэгтэй байсан юм аа. Хойсон төвцөө. За Линьярисын холбол хамгаалт. Таталт хамгаалт бол үнэхээр гайхалтай байлаа. За энэ хамгаалт бас сайн хамгаалт байсан. За дарин жолоос жологч челленж авсан байна. Кастильогийн довхон дээр үсэс 2-ын алтан дээр торны алтаа үзэж магадгүй.
Харин дээр алдаа байхгүй байна. Сарууд гэрэл. Белисарио. Ану хамгаалсан рактаар ирсэнгүй. За маргаашийн ямар гэргийн тоглолтууд бол сонирхол татсан тоглолтууд байна шүү. SGOX, Energy Group-тэй тоглолтын, Megastars, Meteor Group-тэй тоглолтын. Эмэгтэй богдоос удирдлагын үснэтийг тэргүүлж байгаа Хилчин TG Данхан Монгостой тоглолт юм байна. Аваад тоглолтоо 12-аараа болгож ирчихлээ. Яа 2 оны зэрэг үсэнгүүтэн завсралгыг авлаа. Ижлалтай. Завсралаа дөрвөн гоё билүү? За 2 дөрөс нутгаа инхмаа дээр гараад ирэх магадлал өндөр. Содруулсан инхмагийн нутгаа нэг Элүүзээ содроод орж зэрэг төвхөнд Белисарио хуурлаа. Анугийн хамгаалалт дөрөвдөр толгой байсангүй. 5-ын болроо дэлгэсэн. Зантан дэлгээд оноог авсан Линиарис. 3 онооны тэргүүлдээс өсчлээ Линиарис. За яг оногчийн ургаан орч чадвар гэж тун гоё юм аа. Хүсгэсэн юмсаас бүртгэл зузаан байна. Голд Фотонхог отхон бэлэггүй отхон дээр цэцэг жаргал мастер би Мариана Каповилови турштай голын агч Баярагийн инх заяа би Обис клубээс 2 удаа мөнгө медаль хүртсэн. Хүсгэсэн юмсаар саргалыг авраг авсан эдгээр заяа. Энэ өдрөлийн бүртгэнтэйг нэгдсэн байгаа. Норжимагийн алтнаас гарсан халтнаас явж байгаа мөнгө гаталтай байхгүй. Аножиг нутгаа Белисарио торны ирэхлээр судраад орсон мөнгөсөлийн хамгаалалт дорд инхмагийн хууралд орсон хамгаалтаас орцсон. Аножиг нутган дээр амар эсрэлэн хамгаалсан болсон. Баярали Норжимат хаалтан дээр найдах гээд бол хэцүү юм аа. Сарууд гэрэл хамгаалж идэв маань. Норжимас отруудад явуулсан талд ойцсон. Дахиад отох хэрэгтэй байлаа. 15-11. За дөрөв холболтой ойртохгүй бол чанартай загалт гарагдахгүй нэ. Хамгаалтнаас ирж байгаа мөнгөн дээр ч тэр холболтод нэг зайтай ирж байгаа учраас товч болохгүй нэ. 16-11 боллоо. Давуу даваа хоёр дуудагчийн дундуур давуулаа амар эсгэлэн. За 6 онооны тэргүүллийг үсгсэн 17-11 болгож оноо олдууллаа. Ижлата дөрвөн гоё билүү?
За үндсэн дээдэг тэмцээний шууд дамжуулалтын ерөнхий вендгчээр хариуцлагатай уулуурхай оюутгын компани ажиллаж байна. Таны санхүүгийн хэрэглийг зогсоохгүй сон авч шууд дамжуулалтын ерөнхий вендгчээр ажиллаж байна. За хоёрын тоглолтын дараагаар 19:30 минутаас өнөөдрийн сүүлийн 4 дахь тоглолт явагдана. Өнөөдөр Дархан Монгоос Төмөг Валустай тоглолт тавхны хүлээж байна. Дайнич тоглолтод авахын үзүүлэлт 8-3. Хаалт үзүүлэлт 2-2. Хөсгөсгийн Stars авалтан дээр бас 3 он авчижээ энэ үедэр. Араас 10 гэрэл анаг авда. За тоглогч тавцаад эндээ эвгүүд авах байлаа. Харин сайхан гайгүй газарцгаалаа. Инх маг навуулт. Инх хүснэн хуурсан аднаар Данужин хамгаалалт санууч инх маг хамгаалалт Данужин гаруул ирсэн болохоо. Амжилттай боллоо. Адны годор ороод иж байна болохоо. Засвардаг Хөсгөсгийн Stars лөө. За 13-17 болж явж байгаа засварлагыг авч байна Хөсгөсгийн Stars. За инхмаг навуулт холоос авдаг давуултаа. Леон гой говьж орж ирдэг. Давуулт тоглогч. Орсан. Белисарио. Тоглогч өөрсдөө гаргасан тунгой юмсыг сайхан хууралт харагдаж байна да. 2 дугаар чинь тоглолтын дээр бас нэг хаалтнаар ингэж нэг уурч байсан. Энэ удаа бас л дөрөвдөр нь хууралтыг амжилттай гүйцэж байгаа болж байна. Захны ганц зүг өгшийн одоо бэлдсэн тоглогчийн нэг Эрдэнэбаатарын даваагүй авдаг шамрагчийн байр дээр орж ирсэн. Мариана Капавила урд хаалт өндөрлөж орсон байгаа. Кастидиг хамгаалалт. Инхүснэ хаалтаар буцаасан амгаавсан. 19-13. За Норжин модерн дотгоо хэрэгтэй нам нэмжүүлэх хэрэгтэй байгаад байдаг. Ард долгоохгүй хамгаалагч урдуунд орчлоо. Илбэг заяаг дотгоо Норжин хаалтаар усаасан. Инх хүснгээ хууралт. Айдараас Инхма. Марианагийн хууралт. Инхмагийн хууралт. Илбэг заяа. Сарууд гэрэл 3-ын дотор орлаа. Дорд орцсон. Норжума даваагүй хамгаалт тэгээ. Маш сайн хамгаалт байна. Хаалттай гаргүй явчуда. Марианыг нотгоо. За өнгөрсөн өдрөд Улаанбаатар Феникс
Айла фигүр гэж одоо барь эзэлдэг тоглогчтойгоос наадаж байсан. Айла фигүр Мануэль Сера өнгөрсөн өдрөд аврагсан бүрэлдэхүүнд байсан. Колумбас нэг тоглогчтой. Бразилээс нэг тоглогчтой байсан. Энэ өдрөд Хөвсгсөн Юнистарс 2 барь эзэлдэг тоглогч ирсэн байгаа. Хатны голоор алдлаа. Сарууд гэрэл дотгоо 15-20. За урд барин дээр одоо 2 төлөгч үзэн шүтээ саруул гэрэл. Даудад ойртолсан Улаанхүг амуулжин 16-20 болгож ирчихлээ. За энэ дэр татханы боломж орж иж хуурсан. Солилцооноо буцаах болоо Хөвсгсөн Stars. Додоо онооны зэрэг үүсгэсэн байсан хэрэгээ тоордож байгаа байна. 17-20 боллоо. Завтра Хөвсгсөн Stars клуб. Усардаг авлаа. За 2 дугаар тэргийн тоглолтууд дээр ижил алтаа төгрөг буюу тун сайхан сэргийсэн тоглолтыг үзүүлсэн. Тоглогчид шинээр ирсэн. Хоббисийг 5 гаргасан, Хөвсгсөн Stars 5 гаргасан. Дархан Монгол 5 шин тоглолтод очсон. Хашхан уур хашин гүрүүдийг хожооногоо бутаасан. Тун гоё юмсэг байсан. Энэ хоргийн ихтэл их чухал ихтэл байлаа. Энэ хоригтгээд эхний 3 тоглолтноо жигднэснэр. Видео фишат руу ойртох боломжтой болчихж байна. Сарууд гэрлийн нутгаа Содролаа Сарууд гэрэл 18-20 болгож ойртуулсан. Урагш орж ирээд 2 тоглохын хэмжээлтэйг үүсгэсэн. Ард Ануужингийн давталгааны явуулаад байдаг. Урд Сарууд гэрэл араас 2 тоглоом оруулж ирчихсэн. За Хөвсгсөн Stars гарааны тоглогчд оруулалтаа их олон зэрэг санаад ийш нараас хийж ойртчлоо. Хоёр давжгаад бол тийм аа намын дотгоо Инхмаг хамгаалалттай олсон Сарууд гэр дээр явна. Хуурда. Идэг зайг нутгоо. Сарууд гэрийн хууруулт. Онцаа Сарууд гэрэлд хуураад байлтууллаа. За дараадад хэдэн ч оноо явчих та. 5-6 онооч явчлаа шүү. Оноо 19-20. За энэ хүслэнгийн ард талхалтыг харж байгаа хэрэгтэй. Энэ мөр дээр. Эдгээр заяа хамгаалтаас чиг өрсөлдсөн бөмбөгөн дээр Инхмаг хамгаалал сайхан болсон. Хатараад болсон мөнгөсөдийн нутгаа. Магадгүй удуудын мөнгөсөд тогтоод ойртуулсан хэзээсээ. За нэг дутуу хэлсэн тоглолтыг бариад авлаа. 7 цанаа дутуу явсан. 22 дэх хэзээч явсан. Асууд гоё юу гэрэлтийг үзүүлж байна. Ижил алтаа төгрөгийн буюу. Энэ хүсний нутгаа. За адсан нутгаа идэ энэ хүсний. Арадан их оноо авлаа. Энэ хүсний оноо хөтлөө. За одоос нэр мастер 1998 оны лигийн авраг хэвлэн мөкшөө төрөлхөнд олон жил тоглосон одоо тоглогчдын нэг. Хүслэн Артезакад явууллаа Кастильо 22-20. За насралгууч бид ижил алтаа төгрөгийн буюу 2 онын зэрэг байна. Саруул гэрэлдэг хад найдан. Ямар гоё пас орчиж байгаа юм байна. 19 сүүгнээр Ислен Кастильо гарчлаа дараа данаа авлаа. 23-20.
За торны алд дээр жилэн жавбуда завсардаг болгоод ашиглажлаа. 22 дээр их сайхан тэнцвэрж ирсэн юмсан. 22 дээр санаа хөтлөж болсонгүй. За өндөр тоглох шилжүүлээс торны иргэдээ шойрт хоргүй юм да. Торн дээр алдаа байхгүй. 23-20 3 дахь харьцаатаагаар өдөрлийн 13 дахь хаштай авах боломжтой ойрхон байна. За гачдын манай тоглогчдын ур чадвар манай тоглогчдын 12 их сайн мэднэ. 2 дахь өдрөдөө манай тоглогч. Илүүзэг ямаг тоногчтой болсон. Кастильо хойш зөвлөө. Хойшны ном дээр хөрөлдөө Кастильо. За даваад ирсэн. Хөрөвсрөнгийн элбэлзээ даваад төгсөж хийлээ. 2019 оны шилдэг даваагч. Өнөөдрийн дугаараар даваад 20-20 шийдвэрлэх хурд гэж тоглох гэсэн үг лээ. 25-18, 25-22, 25-20 харьцаатаагаар үргэлж хэлж тоглох. Хүсвэсээс сошиалыг авч өдөрлийн 13 цочтой авч байна. 3 дахь хэргийн 2 цочид